Зүрхний 24 цагийн цахилгаан бичлэг буюу холтер бичлэгийг хийхдээ хүнтэй зүүж өгөөд ингээд гэрлүү нь явуулчихна. 24 цагийнхаа хугацаанд тэр хүн яг хэвийн амьдралын явцдаа хийдэг үйлдэлүүдийг хоригдохгүй хийнэ. Зүрхний хэм алдагдал нь бол нэг хүнд ганц төрлийн хэм алдагдал байхгүй, 2-3 төрлийн хэм алдагдал байна. Зарим тохиолдолд бол амьд аюултай хэм алдагдал байдаг. За ингээд амьд аюултай хэм алдагдлыг эрт оншилснороо бол цаашдын эмчилгээ онцлогооны асуудалд бол маш их ач холбогдолтой байдаг. Энэ 24 цагийн хугацаанд зүрхний хэм ямар байна вэ гэдгийг л гол нь хянаж байгаа. Инхээр зүрхний хэм алдагдлууд илрүүлэх их боломжтой. Удаашрч байна уу, төрөсч байна уу, шүн хэм алдж байна уу, өдөр хэм алдж байна уу, чадлын үед ямар байна уу, унтжахад яаж өөрчлөгдөж байна уу эдгээрийг бол судалж үзнэ. Мөн зүрх судасны өвчний ялангуяа зүрхний хэм алдагдaltaй хяналтуудыг хийдэг юм шинжилгээ юм аа. Тэгээд энэ зүрхийн цахилгаан бичлэгээр эрдэсийн илүүдэл, дутагдал, тэгээд өөр бусад өөрчлөлтүүд эдийг бол хянана. 24 цагийн цахилгаан бичлэг хийснээрээ бол өөрөө мэдэхгүй байсан эмгэг өөрчлөлтүүдийг илүү сайн илрүүлдэг. Холтер бичлэгээр гарсан өөрчлөлтүүд дээр үндэслэн цаашдын эмчилгээний асуудал, онцлогооны асуудлыг шийдвэрлэхэд маш их ач холбогдолтой байна.